За сайн байцгаана уу. За эрхэм ерөнхий сайд оюун эрдэнэ байна. За Эстони байж байгаад нэг ярилцлага өгсөн чи бас л даацтай ярилцлага өгсөн биш үү. За зах цухаас нь сонслоо. За ерөнхийдөө нэг хоёр зүйлийн талаар маш тодорхой ярьсан байна гэж ойлголоо. За нэгдүгээрт шүлгийн ном бичих гэж байгаа юм байна. За хоёрдугаарт нэг тийм жүжигчин бүсгүйтэй бол янз бүрийн харилцаа байхгүй гэдэг маш тодорхой хэлсэн байна. За тэгээд хүмүүс ингээ олон юм яриад авах юм бол тэр жүжигчин бүсгүйтэй бас нэг копи уучдаг юм билүү гэдэг нэг тиймэрхүү асуудлыг ярьсан байна. Тэгэхээр нөгөө бидний ингээд жүжиг гэдэг асуудлыг эцэслээ тавьсан. Тэгэхээр иймэрхүү хоёр асуудлыг ер нь ярьсан юм байл. За тэгээд энэ талаар би ярина. Гэхдээ энэнийхээ өмнө энэ бусад улсын ерөнхий сайд нар ер нь томчууд яг юу гэдэг байгаа гэдэг талаар яриа. За тухайлх юм бол энэ Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Трамп гэдэг нэг нөхөр сая хэдхэн хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлага да. Одоо энэ нэг худалдааны даймаа инээтрэгээс болоод тийм ээ. Удахгүй яг зүгээр одоохондоо Америкийн нэгдсэн улсын иргэдээ жоохон ингээд эдийн засаг унаа инээтрэг болно, жоохон янз бүрийн болно. Гэхдээ удахгүй та нар бүр асар их мөнгөтэй болно гэж байна. Тэр худалдааны дайнаас бүр асар их мөнгөтэй болоод тэгээ тэр мөнгийг та нар бүр ингээд юунд яаж зарцуулахаа ч ингээд мэдхэ болоод бүр ингээд шоконд орно. Тэгээ тийм их мөнгөтэй болох чинь ингээд түр зур байж ийл гэл. Чихэд том юм ярьж. За өчигдөр нөгөө Канада гэдэг нэг улс байгаа. Шинэ ерөнхий сайдтай болсон. За тэр шинэ ерөнхий сайд нь болохоор нөгөө Канадын төв банкны захирал байсан гэж байна. За энэ дэлхийн бүр одоо шилдэг удирдагчдын нэг гэж байна. За тэгээ хамгийн гол нь нөгөө Канадын одоо монголоор бол одоо жинхэнэ монгол хүн юм уу? Эсвэл одоо бүр одоо Монголын одоо маш үнэтэй иргэн ч юм уу нэг тийм шагнал байд юм байна. Тэр мэрийг нь авч исэн тийм хүн Канадын ерөнхий сайд болж байгаа юм байна. За тэгээ тэр Канадын ерөнхий сайдыг хэлж ярьж байгаа нь болохоор Америкийн нэгдсэн улсад хариуг нь барина л гэж. За тэгээд том юм ярьж байна. Тэр дэлхийн том гүрний өөдөөс бол том юм ярьж байна. За Америкийн урд байж байгаа Мексик гэдэг. За ерөнхийлөгч нэг эмэгтэй хүн байж байгаа. За тэр эмэгтэй хүн бас тэр нэг том гүрний том ерөнхийлөгчийн өмнөөс бас олон тав юм ярьж байна. Юу гэж ярьж байна гэхээр энэ тэд нар өөрсдөө одоо та нар бүгдээрээ мэдчихэж байгаа нөгөө Мексик нөгөө хар тамхи инээтрэ ганг манг одоо нөгөө тэд нар чи бүр хүчээ авцсан нөгөө мапсап гэдэг чи одоо сүүлийн хэдэн жил тийм ээ. Бүр нөгөө төр засгийн хяналтаасаа гарцсан. Дийлдэхэ болцсон. За тэгсэн чинь тэрийг нөгөө Америкийн нэгдсэн улсын одоо цэргийн хүч хэлгээгээд дорн будаа болгоод өгөө гэсэн чинь Мексик гэдэг бид нар тусгааруулсан. Хэдийгээр асуудалтай байгаа ч гэсэн тэд нар бол террористүүд биш ээ. Бид нар өөрийнхөө газар нутагт гадаадын ямар ч цэргийн хүчийг ийм үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэд амын нам таглаж аач. За ийслээд Хятад гээд нэг. За Хятад гэж улс тийм ээ урд нь бол дайн байлдаа хийжээс ерөөсөө түүх байхгүй. За ер нь дэлхийн том улсуудын өмнөөс том дугарч ирсэн за баг түүх байхгүй. За нэг ялангуяа Америкийн өмнөөс ерөөсөө дугарч ирсэн түүх байхгүй. Улс бүр урд нь дугарж байгаагүйрээ бүр Америкийг бүр бүнгэтл том дугарч чадж байна. Тэр нь болохоор одоо нөгөө тарифын дайн гинүү, худалдааны дайн гинүү. За ер нь зүгээр ямар ч төрлийн дайн байсан бид нар эцсээ хүртэл тулалтахад бэлэн гэж. Тэгээ та нар боддоо тариф байна уу, худалдааны дайн байна уу, ямар ч төрлийн дайн гэдэг нь одоо зэвсгийн байна уу, ерөөсө зүгээр л товчхондоо бид нар одоо технологийн хувьд зүгээр л эдийн засгийн чадварчийн хувьд юу гэдгийг Америктэй үзэхэд бэлэн болцсон, дээд түвшинд гарцсан гэх. Энийг шууд томоор тодоор. Тэгээ Америкийн нэгдсэн улсад хятадууд хязгаарч ингэж ярьж байгаагүй бүр ингэж ярьж шүү гэдэг. За энэ мессеж ингэ явж байна. За хоошлоод нөгөө нэг англи гэдэг улс байж байгаа. За англи ч одоо тэгээд ярилтгүй дээ үе үед өрөө урд хитэн зуун дандаа том байсан. Тэдний хэлж байгаа ярьж байгаа дандаа л юм байсан. За тэгээд тэрийг бол тэртээ тэргүй та нар юу ярих юм мэдж байгаа. За хажуу тийшлээд Франц гэдэг. За нэг Францын ерөнхийлөгч гэдэг нэг сайхан залуу байж байгаа. За тэр за ёстой нэрээ нэг одоо нэг Украинтай дайман те. Одоо яах вэ энэ улсууд ингэж гаруул гарчихыг гэхдээ бид нар бас мөнгө байна. Техник технологи байна. За энэ Европыг ер нь бид нар хамгаалчна. Гэх мэтэр. За үнэхээр том байна. За гэсэн хажуу талд нэг Польш гэдэг. За Польшийн ерөнхий сайд одоо Туск гэдэг нэг нөхөр байж байгаа. За тэр Туск гэдэг нэг нөхөр бас олныг анхаарлыг татсан. Маш ширүүн мэдээлэл хийж байна. За тэрний нэг нь болохоор одоо энэ хараа урд нь манай Европ гэдэг чинь уг нь 500 сая хүнтэй. Тэгсэн чинь 300 сая хүнтэй Америк гэж улсад найдаад тэрийг 100 сая хүнтэй нэг Оросыг асуудлыг шийдчихгээгээ. Бид нар чинь ингээд найдаад байсан биз дээ. Одоо ингээд тэр тедэргүй энэ улс ингээд эндээс гарч байгаа юм бол боли. Тэг 300 сая хүнд одоо найдгаа боли. Бид нар өөрсдөө энэ асуудлыг шийдчихъя гэдэг. Амар угаз. За тэгсэн чинь нөгөө нэг талд нь одоо Украины ерөнхийлөгч Зеленский ч юм уу тийм ээ. За ингийн хэлзээр тогтоох гэж байгаа бол инээ тэрэ болох гэж байгаа бол Украингүйгээр надгүйгээр асуудал шийдэхгүй шүү гэдэг. За нөгөө дэлхийн хамгийн том ерөнхийлөгч нөгөө цагаан ордонд нь очиод хэлэхгүйгээ хэлчихэд зөвшөөрөхгүй гэж хэлчихэд
гараад ингээ явал. Жинхэнэ нөгөө бүлдэгтэй байна. Инээ тэрийг мэдгүй. Одоо ямар учиртай. За нөгөө талд нь Путин гэдэг. За бүр энэ дэлхий тэр чигээрээ зогсож исэн ч гэсэн за бүр энэ одоо бүр НАТО Украин цэргээ мэргээ оруулна гэжсэн ч гэсэн за ингэх юм бол Оросын эсрэг та нар жинхэнэ өдөө хатгалаг хийж шүү. Өх хариугүй чи өгнө шүү гэд. Бараг энэ дэлхийн улсууд тэр чигээрээ зогсчод байхад өөдөөс нь ингээд байгаа юм шүү. За нөгөө талд нь энэ хойд солонгос гэдэг. Нэг пинту альмигтай бацаан байж байгаа. Угтаа бол бүн гэд айгүй амрах шийдмээр. Гисэн ирнэ энэ дэлхийн альж улсууд өнөөдөр тийшээ ороод юу ч хийж чадахгүй. Ингээл байж байна. Гисэн чинь манай ерөнхий сайд ярьж байгаа юм гэсэн чинь шүлгийн ном бичнэ. Лагу. Эдний хэний ч яриаггүй асуудлыг манай ерөнхий сайд ярьж байгаа байхгүй. Тэгээд нэг юм жүжигчээ охинтой янз бүрийн асуудал байхгүй. Энд дээр цэг тавиад. Тэгээ үнэхээр бас ингээ хүмүүс яриад байгаа юм бол бас нэг копи уудсан чи яах вэ? Ийм л юм ярьж штэ манай ерөнхий сайд. Том уу, лагу. За тэгээд нөгөө манай ерөнхий сайдыг ном гаргана гингүүт нь энд байж байгаа. Иргэн гав яаж нөхөр хүүе ерөнхий сайд шүлгийн ном гаргах гэж байна. За хэдийг худалдаж авах вэ? Яаж захиалга хийх вэ? За хин хиндэ өгөх үү? Яа ингээл бодоол. Яг ялгаа авахгүй энэ дэлхийн өнцөг булан бүрт байж байгаа монголчууд манай ерөнхий сайд ном бичиж байгаа юм бол за бүр том байгууллагууд 100 авах уу, 1000-ыг авах уу? Бүр ингээд бүр худалдаанд гараагүй багтан заяа. Бүр бичигдэж эхлэегүй багтан ингээд хэдийг авах уу, яах уу, ийх үү? Одоо ингээ айл болгоны хойморт ингээд очинд бүгдээр уншина. Гой нюансуудыг ойлгоно. Ингээл бид нар ч монгол хүмүүс нөгөө ерөнхий сайдад юм чи ерөнхий сайдын тэр агуу их авьяасыг бид нар ч ингээд мэдж байгаа учраас манай ерөнхий сайд бол ингээд урд нь ингээд маш том ном бичсэн. Нөгөө 2050 юу гэлээ арга маг хүлэг инээ тэрэ билүү ямар үлээ Монголыг нөгөө хөгжилд аваачих маш том бодлогын ном бичсэн. Тэр нь маш амжилттай хэрэгжиж байгаа. Одоо ингээд дараа 2023, 24, 25 одоо ингээд бүгд ингээд 100 бүр заримдаа ингээд 103, 104, 105 бэлэгдээ явж байгаа. Тийм бодлогын ном бичсэн хүн өнөөдөр одоо ингээд шүлгийн ном бичгээр яах вэ? Тэр шүлэг бол бүр асар нюанстай. Бүр амар их ач холбогдолтой. Тэгээ ягаад тэр ерөнхий сайдын доор байж байгаа тэр учралгээ залуу та нар бүгдээр мэдчихэж байгаа нэг ном бичсэн шүү дээ. Тэрний ном ямар учиртай утгатай байв? Яаж будаа болгоо, яаж бестселлер болгоо? Тэгээ нээлттэй ихт нь ямар олон том дарга нар тэнд байж яв гэд. Тэгээ та нар боддоо. Тэгээ ягаад нюанстай, ягаад ухаантай гэж байгаа гэхээр би нэг жишээ хэлье. Энэ болохоор нөгөө нэг ерөнхийлөгч хүрсэхгүй гэсэн би ааваа гэж боддог гэд. Тэгээ тэр үед нь би одоо энэ чи аав нь байж хахад яахаараа өөр хүнийг ааваа гэж бодд юм болоо гэд. Ингээ ойлгохгүй ингээ мангартж байгаа байхгүй. Гэтэл тэр номыг ерөөсөө тэр ном нь бол тийм бүр баг ингээ ганц хуудсаг уншаал ингээл хин ч ойлгохоор бүр амар супер юм бүр бичсэн. Одоо ингээд намайг нөгөө хүүхэд байх үед одоо зүрхний хилэн чөлөө нөгөө тунгалыг тамир чөлөө яг юу хэлэх гээд байгаа яах гаг ингээд уншаад бүр ийм зузаан номыг уншаад тэгээд ойлгохгүй 2 3 уншчихаж нэг вау ингэдэм бэ гэдээ ойлгож гэтэл учирлын бичсэн ном нь болохоор зүгээр нэг сошиал дээр ганц уудсан ингээд 50 л шууд ойлгож байгаа байхгүй амар нюанстай амар учиртай утгатай тэр нь болохоор ингээд та нар бүгд санаж байгаа нөгөө нэг учрал биеийн өвдөл ингээд ухаангүй ингээд хитэн сар ингээд хэвтчихсэн тэгсэн чи тэр имлэгт хүрцүг ороод ирсэн. Хүрцүгийг ороод ирэнгүүт нөгөө нэг хүн чинь гинт нүдэ нэгэл ухаарч. Тэгэнгүүт л тэр үед нь байжсаа ихнэр нь бүн гэл гар утас аваал ингээд бичсэн чинь манай хүрцүг юу гэсэн гэж минийхөө 50. Энэ хүний ухаан санаа эрүүл сайхан гоё болоод ирэнгүүт наад бичлэгээ үзүүлээрэ. Гээл гараа яваад өгсөн. Тэгээ боддоо хитэн сар ухаангүй байжсэн яг ерөнхийлөгч хүрцүгийг орж ирэхээр ухаан орсон байгаа. Тэгэнгүүт л ихнэр нь аваад бичингүүт манай хөрсөг тийм гоё үг хэлсэн байгаа байхгүй. Тэгэл дараа нь нөгөө хүн ч ухаан ороод босоод гараад ирээ. Тэгэл бодолтой тийм хийж чийтэй тэгж яг тэр хүнийг тэгэхэр ч одоо аавал гэж бодно шүү дээ. Тэгэл тэр нюансыг чинь тэр учир утгыг чинь тэр нөгөө нэг тэр хүнийг ааваа гэж боддог гэд яагаад бичсэн нэг тэгэхэд би нөгөө мангар тэр номын тэр хэсгийг уншиж л ойлгож байгаа байхгүй. Тэгээ тийм нарийн ном бичээд тэгэл тэр ном нь ингээд шууд бестселлер болоод нэг нээлт мэлтэй гэхэд Монголын хамаг томчууд ирсэн. Одоо баг айл болгоны ингээд нэг сервантууд нь байж байгаа. Тэгэхээр чи тэр ерөнхий сайдын тэр доор нь байж байгаа жижиг гар тимийг бичиж байгаад манай ерөнхий сайдын бичих ном бол тэрнээс хэд дахин илүү байх нь ойлгомжтой. Тэгэхээр яах вэ гэхээр манайхан одоо тэр номыг захиалга хийх хэрэгтэй. Бүр аваад одоо бүр чадсан бол эргэн тойрон ингээд айлынхаа бүр бэлэг болгож өгөх хэрэгтэй. Тэр номыг бестселлер болох хэрэгтэй. За тэгээд цаашлаад манай энэ ерөнхий сайд чинь
Одоо тэр бодлогын чанартай ном бичсэн. Одоо ингэ шүлгийн ном бичих чинь. Тэгэхээр ерөөсөө бид нар тийм ээ ерөнхий сайдад дэмжих хэрэгтэй. Яаж дэмжих вэ гэхээр номыг худалдаж ав. Хоёрдугаар тэр урлагийн гавьяа зүтгэлтэн инээ тэр одоо тэр ардын уран зохиолч мохиолч гэсэн цолыг шууд өгөх хэрэгтэй. Яагаад заавал ингэж нэг бүр хөгшөрсөн онь нь одоо ингэж өгөөд байдیں۔ Яг үндэ бол яагаад залууд нь өгж болтгүй. За бүр яагаад бүр урьдчилаад өгж болтгүй. Одоо ийм авьяастай хүмүүсийг бүр авьяасыг тодруулахын тулд тэгэхээр чи одоо заавал тэр номыг гарсны дараа өгөх залуу багт нь биш. Одоо бүр номыг гарахаас өмнө өгөх хэрэгтэй. Тэр бүгдийг нь өгөх хэрэгтэй. Ардын уран зохиолч мохиолчийг өгөөд. Тэгээд энэ ерөнхий сайдаа сайхан дэмжээд тэр ном момын дэмжээд болж игүүл тэр Генесийн рекорд ийм тийм юмд оруулаад тэгээд ингээд явах юм бол за тэр номонд бол ёстой маш их учиртай утгатай гой юм байгаа шүү манайхаа. Тэгээд одоо ингээд та нар боддоо манай ерөнхий сайд чи 30 хүртэл Улаанбаатарт орж ирээгүй юм гэж байгаа шүү дээ. Тэгэл 30 хүртэл ороод одоо тэгэл ерөөсө гэрлийн хурдаар явал харуул марвар төгсөөл одоо ингээл Монголын хамгийн том намын дарга болоод ерөнхий сайдыг тэгэл та нар боддоо одоо ингээл манай Чингис хаанаас хойш одоо Цэдэн бол дарга айгүй удаан барьсан баг. За тэгээд тэрнээс хойш өнөөдөр энэ ерөнхий сайд оюун эрдэнэ шиг ийм удаан ингээд одоо ерөнхий сайд байж байгаа хүн байхгүй. Тэгэхээр чи эн чи юу гэсэн үг гэхээр энэ хүн чи ямар их авьяастай чадвартай одоо бүр Чингис хаан Цэдэн болоос хойш төрсэн Монголын хамгийн шилдэг сэхэднүүдийн нэг гэдэг нь ингээ харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ийм үнэ өнөөдөр бид нэр дэмжих хэрэгтэй. Тэгээд тэр гарч байгаа номыг одоо уншаа тэр гол нюансуудыг ойлгоод тэр бол одоо би бол одоо асар ухаантай асар гоё шүлгийн гэхээсээ гадна бүр асар философик одоо бүр ирээдүйд хөтөлсөн залуучуудыг хөгжүүлсэн бүр амар мундаг одоо ингээд ном ингээд гарна гэж бодож байгаа. Манай ерөнхий сайд чинь мундаг штэ. Одоо энэ бусад улс орнуудын ерөнхий сайдууд одоо тэг өдөрт ингээ 16-аас 18 цаг ажиллаа. Тэгэл ингээл ядраад нам унж байгаа. А манай ерөнхий сайд бол ялгаа байхгүй ч улс орноо хөгжүүлж монголчууд авч явчих тэр ном зохиол биш. Бүр 16-аас 18 цаг бол өдөрт бол чөлөөтэй ажиллаж байгаа. Гэхдээ л цаана цаг гаргаад байгаа тийм авьяастай. Одоо ингээ та нар боддоо. Одоо ингээ 16-аас 18 тэгэхээр одоо цаана юу вэ? Хитгэн цаг унтаад байгаа хүн босоод хүмүүс. Гэтэл манай ерөнхий сайд чинь тэрнээсээ цаг гаргаад ингээд тэр 2050 онд хүрэх тэр номыг бичээд бодлогын чанартай номыг бичээд одоо ингээд шүлгийн ном ингээд хүртэл ингээд бичээ сууж штэ. Тэгэл нэг 2 3 цаг унтаал. Тэгэл хэлж байгаа мэдүүлгээрээ тэр инээ тэр жүжигчин үнтэй ямар ч холбоо харилцаа багахгүй шүү гэдэг. Цэг тавиал, нам тавиал, бан хөрлийн дарга нэг хууль баталж байгаа юм шиг дүн ингээл асуудлуудыг цэглэж байгаа байхгүй. Тэгээд ингээд хүмүүс ингээд яриад байгаа юм бол нэрээ тэрнтэй копи уучдаг юм билүү гэдэг ингээд бодож ингээл бодлоо яриа. Лаг байгуустай. Тэгэл ингээл хаяа нэг гарч ирэнгүүтээ хүмүүсээ тий би бол одоо тим булгааг ингээд илрүүлсэн. За тэгээд ерөнхийдөө би бүх асуудлыг мэдж байгаа шүү. Цагийг нь болохоор гаргад тавина шүү гээл. Амар ингээл одоо нэг юу одоо яагаад байгаа юм бөө мэд. Гэдэг чинь үндсэндээ нэг гаруудыг тийм ээ та нар олон тав юм яриад байгаа юм болов мэдж байгаа шүү. Явуулдаг газар чи явууч. Тэгэхээр зүгээр та нар дугаал байж байгаарай гээл. Яа, ийм л ингээл ийм нэг мандаг ийм ерөнхий сайдтай энэ Монгол улс бол хөгжнөө. Ерөөсө баг 2050 он. Тэгээд одоо миний харж байгаагаар бол 2022, 23, 24, 25 одоо энэ 26 онд одоо тэр ковидын үе мөр чи одоо тэр ерөнхий сайд үе чи манайх чи бүр төлөвлөгөө бүр 100, 101, 102, 3, 4, 5 дандаа ингэ давж биелж байгаа шүү дээ. Одоо хүртэл ерөөсөө ингэ яг төлөвлөгөөгөр ингэ янзын сайхан явж байгаа. Тэгэхээр энэ ирчээр яваад байхад ер нь 2050 оныг баг хүлээх шаардлагагүй байх. Тэрнээс өмнө бид нар бүр Азийн баг болчих واخ. Тэгээд сая нэг алтаар Чингисийн хөшөө хийсэн шиг бид нар бол мөнгөөр гоё оюун эрдэнэд хөшөө хийх хэрэгтэй л дээ. Ер нь бол тэгж бодож байна. Тэгээ нэг тиймэрхүү төлөвлөсөн байна. За манайхан сайхан комент бичээд өгөөрэй. Ерөнхий сайд манддаггүй мөнх наслах болдгоо.